зүй, эфирийн нүүр хувиргалт, камертай зөв харьцах зэрэг хичээлүүдийг зааж телевизийн орчин үеийн тоног төхөөрөмжн дээр дадлагжуулах болно. Өөрийгөө хөгжүүлж өмнөө тавьсан зорилгодоо эзэн болохыг хүсч байвал та яг одоо UBS сургалтын төвд хандаарай. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Ядам сүрэнгийн гэрэл чулуун хоймор сайхан нутагт та Монголын санаат ирлээдээ. Уран бүтээлийн аялан тоглолт анхудаа Баян хонгор аймгийн нутгаар эхэллээ. Огололт 2017 оны 5 дугаар сарын 10-нд Жинст, 11-нд Богд, 12-нд Баянлаг, 13-нд Баянгол, 14-нд Шинжинст, 15-нд Баян өндөр, 16-нд Баян цагаан, 17-нд Баацагаан, 18-нд Бөмбөр, 19-нд Бууцагаан, 20-нд Баян бүрдваг, 21-нд Хүрэмарал, 22-нд Баян булаг, 23-нд Гурван булаг, 24-нд Заг, 25-нд Жаргаланд, 26-нд Галуут, 27-нд Баян овоо, 28-нд Эрдэнэ цогт, 29-нд Өлзийд, 6 дугаар сарын 1-нд Баян хонгор аймгийн төвд тус тоглоно. Азтай үзэгч таныг гар утас хүлээж байна. Хоймор сайхан нутагт та Монголын санаат ирлээдээ. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Ядам сүрэнгийн гэрэл чулуун. Би харахгүй. Ихтэй би харахгүй. Миний нүд яагаад харахгүй байгаа бэ? Яагаад? Хайр, уран сайхны кино 4-р сарын 29-ноос бүх кинотеатруудаар. Эх үрийн хайр болоод аялгуундан энхэн хорвоо уйсан зөөлөрдгийн хизээдүүл тасрах их үрийн дуунд хатуурчланж хайраар ялхад юм. Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Энх зул, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан дуучин Чинбаяр, их үрийн дуу уран бүтээлийн цэнгүүн 5 дугаар сарын 8-нд Жаргал хаан, 9-нд Бат ширээд, 10-нд Бэндэр, 11-нд Баян адраг, 12-нд Дадал, 13-нд Бат норов, 14-нд Баян овоо, 15-нд Норовлон, 16-нд Дорндын Баян уул, 17-нд Баян дун, 18-нд Даш балбар, 19-нд Чулуун хороод, 23-нд Загал, 21-нд Хөлөн буур, 22-нд Түмэн цогт, 23-нд Халдсан, 24-нд Асгат, 25-нд Эрдэнэ цагаан, 26-нд Дарганг, 27-нд Наран, 28-нд Онгон, 29-нд Уул Баян, 30-нд Их хит, 31-нд Бор өндөр, 6 дугаар сарын 1-нд Надаах дүүрэгт тус тоглоно. Их үрийн элбэрэл хайр, залуу насны хайр дурлал энэ бүгдийг хамтдаа дуулцгаая. Монгол улсын гавьяа жүжигчин дуучин Дари бумын Энх зул, хүү Энхбатын Чинбаяр нарын их үрийн дуу аялан тоглолт. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам болон засгийн газрын хэрэгжүүлэх шагналыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Maestro Music School болон Монголын сонгодог урлагийн боловсролыг дэмжих академи хамтран төгөлдөр хуур хэл хөгжим сонирхон суралцдаг 5-аас 16 насны хүүхэд залуусын дунд Magic of the Music олон улсын анх дугаар уралдааныг 6 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Шагналын нийт сан 10 сая төгрөг. Бүртгэл 2017 оны 4 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Maestro Music School Facebook хаягаар орж аваарай. Бид ирээдүйн маэстро бэлтгэн. Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зон олон даа бүхнийг нутгаа гисэн халуун сэтгэл үүрлэн увсын цэнхэр хязгаар тоглолтын эрэхийг хүрж байна. Тоглолт 2017 оны 5 дугаар сарын 23-нд 19 цагаас UB Palace-ийн концертын их танхимд болно. Зохион байгуулагч Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл. Лавлах утас 9988 3031. Увсын цэнхэр хязгаар. Аммара душин су
Зуунаас зуун дэвшиглэх 20 дугаар зууны дуунууд 2017 Монгол бүхийн өргөөний тайзнаа ганцхан удаа тасалбар хүргэлт 1911 тэлбэс харилцах утас 8811 99 99 11 49 62 8811 62 38. Өглөөний мэдээлэлтэй энэ өглөө ялцсан шууд нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр манай хүндэт зочноо залуу нийт засалчдын холбооны тэргуун сэргэлэн удирдах зөвлөлийн гишүүн туул мөнх чахланаар олцож байна. Өглөөний мэдрэг. За өглөөний. Та бүрийг харж байгаа гурлаа залуу хүмүүс энэ яагаад ер нь мис засалч гэдэг нэржлийг сонгоор болсон бэ? За үзэгчтэй өглөөний мэнд хүргэе. Тэгээд мислийн мэрэгжил яагаад сонгосон байг маш сайхан асуусан баярлаа. Ер нь бол одоо яг мислийнхаа эмчийн мэрэгжлийн тухай хэлхээс өмнө хэдэн доо статистик хэлсэн зүг бах. Одоогоор дэлхий дээр 200 мянга орчим мэрэгжил байна. За үүнээс одоо юу гэдэг нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагт одоо бүртгэснээр эмч мэрэгжилтэй хүн бол 15 сая орчим хүн яг эмч мэрэгжилтэй байна гэх дэлхийн эрүүл мэндийн байгууллагт бүртгэгдсэн байна. Тэгэхээр яг энэ тоо өөрөө тийм яг 100% баталгаатай тоо бол биш. Яагаад гэх юм бол зөвхөн одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагт эмч мэрэгчлэр бүртгэгдсэн ийм эмч нарын тоо. Тэгээд өшөө эмч мэрэгчлэлтэй ч гэсэн эмч мэрэгчлэрээ ажилдаггүй. За эсвэл эмчил хэрхээ асуусан юм уу эсвэл өөр мэрэгчлэр ажилдаг. Эсвэл энэ юу дэлхийн эрүүл мэндийн байгууллагт бүртгэгдээгүй юм олон сая эмч нар бол байдаг байна. Тэгэхээр эндээс мислийн эмч нар гэхээр ойролцоогоор 4 сая орчим юм. Яг одоо манай мэрэгжил уу мислийн эмч гэж. Тэгэхээр эндээс харж байхдаа 7 тэрбум хүнээс одоо 4 сая хүн гэдэг бол мэдээж болцөө. Ийм учраас мислийн мэрэгжил мөн өөрөө ховор мэрэгжил дэлхийд дээр маш ховор. Тэгээд өндөр өвчлөлтөй оронд бол ховор учраас бол маш өндөр цалинтай. Ийм учраас бол мислийн мэрэгжил маань одоо үнэлэмж өндөртэй, маш өндөр үнэлэмжтэй. Тэгээд дэлхийн одоо хамгийн өндөр цалинтай үнэлэмжтэй мэрэгжлүүдийн юугаар чагсаалтанд бол одоо топ 5 байртал ордог. Ийм одоо үнэтэй үнэлэмжтэй мэрэгчлээ. За Монгол улсын статистикийн бол Монгол улсад нэг 9700 орчим эмч одоо байна. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа. За үүнээс нэг 400 гаруй орчим мислийн эмч бол яг Монгол улсын хэмжээнд ажиллаж байна. Тэгэхээр эмч нарын 100000-д үзэх юм бол нийт мислийн эмчнэрийн хувь нь бол 4%-ийг л эзэлж байгаа. Монголч гэсэн бас мислийн эмч нарын бол одоо тоо бол бас нийт эмч нартайгаа харьцуулахад бол цөөн байна. Тэгээд мэрэгжлийнхаа онцлогийн тухай бас ярих хэрэгтэй. Мислийн мэрэгжил маань өөрөө онцлогтой. За мис засалч эмч маань бас өөрөө одоо юу гэдгийг бусад мэрэгжлийн эмч нараас бол онцлогтой юм мэрэгжил байдаг. За үүнд юу байна вэ гэхээр хамгийн түрүүнд мис засал гэж байгаа учраас мөнгө мэрэгжлүүдээс онцлог нь болохоор ардан ажилбар хийдэг. Одоо мисээр үнийг эмчилдэг. Утга барьдаг эмч нар гэж хүмүүс ярьдаг ш. Мисээр эмчилдэг. Ийм онцлогтой. За дээр нь одоо юу гэдэг юм багаар хамтран ажиллах чадвар одоо тэр юуны шийдвэр гаргах одоо чадвар бол маш сайн илүү одоо өндөр ур чадвартай байдаг. За тэгээд хугацаа алдахгүй одоо цаг хугацаатай уралдаж эмчилдэгээрээ бас онцлогтой. Манайхан мэднэ мохор олон үргэлжлэл гэж бид нар ярьдаг. Олгоо одоо хагарчлаа, дотроо хагарчлаа гэл. Тийм учраас мислийн өвчнүүд өөрөө ерөнхийдөө маш их хурдан хугацаанд хийгдхийг ингэж шаарддаг. Одоо яаралтай журмаар ер нь ихвчлэн хагалгаанууд орохыг шаарддаг. Тэгэхээр бол цаг хугацаатай уралддаг. Тэгээд нэг зүйл нь үр дүнгээ их хурдан үздэг. Одоо чинь олгоо хагалгаанд орсон бол нэг 3 цагийн дараа л одоо өвдөлтөн сайхан болчлоо юм чи. Одоо энэ дэмлэг дээрс өвдөл ерөөсөө байхгүй болчлоо гэдэг нүдэн дээр үр дүнгээ үздэг. Тэгээд бусад мэрэгчлэлтэй харьцуулахад мислийн эмч мэрэгжил бол хамгийн гол нь хариуцлага өндөрт. Манай
аюу эмчнэр бас хэлдэг. Ахмад эмчнэр мэслийн эмчгэн гэдэг бол мэслийнхаа хутган дээр явдаг. Тийм одоо нямбаа авах хэрэгтэй, няхуур авах хэрэгтэй, хариуцлагатай авах хэрэгтэй. Ийм одоо юунаас чадамжуудыг бол шаарддаг. За онцлог нь бол ийм тэгээд яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэдэг чинь би болохоор одоо юу гэдгийг энэ бүгдийг мэддэг, энэ бүгдийг ингээд судалсан болоод энэ мэргэжлийг сонгоогүй. Даан хоёртон болоод эмч болоод тэгээд надад ер нь миний хувийн онцлогт мэслийн эмчийн мэргэжил одоо надад илүү тохирох юм а гэж үндсэн дээрээс энэ мэргэжлийг сонгоод тэгээд одоо энэ ажиллаж байгаа хугацаанд энэ юуны дээрх мэслийн мэргэжлийн онцлогуудыг бол олж мэдсэн. Тэрнээс бол хүүхд байхасаа эмч болохыг хүсдэг байсан. Тэгэл мэслийн эмч болсон. Мэргэжлээ сонгосон. Эмэгтэй хүний хувьд мэсэлч гэдэг бас хэцүү мэргэжил шүү дээ тий. Яагаад таны хувьд жишээлбэл мэсэл эмч гэсэн байна. Цагаан өнөөс зэрэглээ ярьсан тий. Ерөнхийдөө бол хувь хүний нөгөө темперамент гэдэг зүйлтэй бас мэргэжлийн онцлог салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр бидний хувьд жишээл мэслийн эмч бол цаг алдалгүй түргэн шуурхай арга хэмжээ авах чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр мэслийн эмч хүн хурдан шуурхай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүн хувь хүний темпераменттэй таарсан л та. Би ч гэсэн бас хүүхд байхаас л мэслийн эмчлээд маш их мөрөөддөг гэсэн. Эмчийг хараад ямар гоё эмч нар вэ гэж боддог. Тэгэл яг хүсэл мөрөөдлийнхаа дагав мэслийн эмч болохыг зорж болсон. Тэгвэл яагаад одоо мэслийн эмч болоход ер нь хэрэг цаг хугацааг зарцуулдаг юм бол мэдээж баггүй эмч болохын тулд баггүй хугацааг зарцуулдаг шүү дээ тий. Энэ талаар бас эмч мэргэжил өөрөө одоо юу гэдэг үнэтэй энэ бол капитал маш хүнтэй капитал. Яагаад үнэтэй вэ гэхээр эмч болохын тулд анагаахын сургууль 6 жил сурдаг хүний их хэмжээ. Тэгэхээр өөрөө анагаахын сургуулийн маань тэр одоо дэг сургалтын чанар шалгуур бол маш өндөр байдаг. Тэгэхээр эндээс бид нэр юу шигшигдээд ингээд эмч болдог. За дараа нь мэслийн эмч болохын тулд мэслийн мэргэжил олох курсгээд 2 жил бид нэр сурна. За ингээд нийтдээ 8 жил. За мэслийн эмч болоод нэг 10 орчим жил ажилласны дараа л одоо би ер нь мэслийн эмч гэж хэлэх хэмжээнд хүрнэ. Тэгэхээр нийтдээ нэг 18 жил яг эрүүл мэндийн салбарт энэ юун дотор ингэж буцалж агаад тэгээд мэслийн эмч болдог. Тэгэхээр өөрөө эмч мэргэжил маань тэр дундаа мэслийн эмч маань маш хүнтэй капитал юм байдаг. Тэгэл байгаа тийм. Ер нь эмч мэргэжлийн хамгийн сайхан үн цэнтэй зүйлээс нь бас хуваалцахгүй бидний тийм үн цэнтэй зүйл үү. За тэгэхээр ер нь эмч мэргэжлийг сонгосон хүмүүс маань ер нь ихэнх одоо дийлэнх чанар нь гэх юм уу юм байдаг л та. Хүнд тус хүргээд эргээд тэрнээсээ кайф авч чаддаг. Тий одоо энэгээр одоо гол одоо юу гэдгийг чанар нь гэх юм уу та. Бид нар одоо жишээлбэл өнөөгийн одоо Монголын нийгэмд ч юм уу те баг үнэлэмжээр за ийм ажлыг гүйцэтгэж байна гэхээр энэ хүмүүс маань энэ мэргэжлийг сонгосон гол одоо утга учир нь бол тэдгээр хүмүүст эрүүл мэндийн тусламж өвдөж зовсон хүмүүст за тусламж үзүүлснээрээ эргээд тэр хүнээс эдгэрж байгаагаас нь кайф авдаг. За тэгээд тусалснараа одоо сэтгэлийн таашаал авдаг учраас энэ мэргэжлийг эргээдээ сонгодог. Тэгэхээр ер нь бол ихэнх одоо эмч нарт маань бүгдэнд нь одоо ийм чанар байдаг. Тийм учраас одоо бид бүхэн энэ ажлыг хийгээ явж байна. Тэглээ яах. Залуу хүмүүс тасалчдын холбоо ер нь хизээ байгуулагдсан. Ямар зорилготойгоор ер нь анх зохион байгуулж эрүүл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Мэслийн холбоо үүсгэн байгуулагдсан тухай хэлж ярихын тулд мэдээж одоо өмнөх мэслийнхаа энэ салбарын түүхийг ярих хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсын хувьд 1921 оноос за Манжийн даралт байсан. За дараа нь Хятадын эзэрхийг ёсонд байжгаад 21 онд одоо үндэсний эрхчлөө хувьсгал гараад за үүнээс хойш бол орчин цагийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн гэж үзнэ. Тэгэхээр энэ үеэс бол одоо зөвлөлт холбоод улсын хуучны зөвлөлт холбоод улсын эмч эмнэлгийн мэргэжил Монгол улсад бол олноор ирж манай Монгол улсын үндэсний одоо эмчнэрийг бэлдэж сургах үйлсэд асар том хувь нэмэр оруулсан. Манайхаас ч гэсэн Орос оронд очиж одоо мэргэжил мэслийн эмчийн мэргэжлийн анагаахын мэргэжлийг бол сурсан. Тэгээд 1942 оноос Монгол Улсын их сургууль дээр хүн эмнэлгийн факультет гэдэг одоогийн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн суур 1942 онд тавигдаад за үүнээс хойш одоо үндэсний Монгол улсдаа одоо үндэсний эмчнэр ингэж бэлдэж эхэлсэн. Ийм түүхтэй. За ингээд явсаар аваад 90 онд арчилсан одоо хувьсгал арчил одоо ялснаар ерөөдөө энэ дэлхийн олон орнуудын харилцаа холбоотой болж маныг маань задарч за ингээд анагаахын одоо шинжилгээ өндөр хөгжсөн улс орнуудтай хамтын ажиллагаатай болж мэслийн
Мислийн салбар бол одоо өнөөдөр хүртэл маш хурдцтай хөгжиж байгаа Монголын мислийн салбар. Тэгээд 1998 онд манай одоо эмчнэр, Ахмад эмчнэр маань Монголын мислийн эмчнэрийн нийгэмлэгийг бол байгуулсан. Тэгээд энэ маань одоо 20 жил үйл ажиллагаагаа маш эрчимтэй явж байгаа. Энэ нийгэмлэгт холбоонд байна одоо бүх Монголын мислийн эмчнэр бүгдээрээ багтдаг. За тэдний мэрэгжил мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гадаад дотгошоо одоо сургалтанд явуулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах маш олон төрлийн үйлчлэгээ одоо үйл ажиллагаа бол явуулдаг юм байна. Тэгэхээр эндээс юу ярих гэдэг нөхөр 1921 он өнөөдөр 2000 одоо 20 он гэхээр ерөөдөө 100 жилийн түүхтэй энэ том анагаах ухааны салбар дээр нь манай Монголын мислийн эмчнэрийн холбооны 20 жил ингээд тавьсан одоо суурин дээр бид бүхэн холбоо үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр хүмүүс ярьдаг ч та өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Тэгэхээр юу гэдэг маргаашийн төлөө одоо бид нэр ингээ хамтарч зорж байгаа хүмүүс бол хамтарч ажиллах хэрэгтэй залуучууд. За ингэж бид нэр амжилтанд хүрнэ. Тэгээд аль ч одоо нийгмийн салбарт бол залуучуудын дуу хоолой болсон клубүүд, холбоодууд байдаг. Монголын залуучуудтай холбоо, Монголын оюутны холбоо гэдэг холбоод байдаг. За үүний нэг адил бол нэгдээд залуучууд нэгдэн нийлээд мэрэгжлийнхэн чадвар одоо мэрэгжлийнхэн талаар өсөн дэвжих гэсэн ийм үндсэн зорилготой анх байгуулагдсан. Тэгвэл байгуулагдсанаас хойш ямар үйл ажиллагаануудыг хийж зохион байгуулж ажиллаж байгаа? За манай холбоо 2016 онд байгуулагдсанаас хойш бол за нэлээд олон ажилд зохион байгуулсан байна. За тэгэхээр жишээлбэл одоо яг дөнгөж байгуулагдангуудаа тэр тухайн үед бол 2016 онд за эмчнэрийн одоо эмч эмнэлгийн ажилчдын эрүүгийн хуулийн одоо шинжилсэн найруулга одоо батлагдгаар байсан. За энэ үед болохоор за Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрч нэвлэлийн холбоо болон бусад төрийн бас байгууллагуудтай хамтарч за энэ эрүүгийн хуулийн зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм төр хорог байгуулад за тэгээд бас нэлээд чагсаалт тэмцэл цуглаан хийсний үндсэн дээр за ерөнхийдөө хуулийн хэрэгжих хугацааг бас хойшлуулах талаас нь за мөн хоногдол одоо ялж шийтгэхийнх нь хэмжээг багасгах талаас нь бас дөрвтарах хэмжээ авч чадсан. Тэгээд за мөн одоо манай холбоо байгуулагдаад өнгөж шинэхэн байсан учраас тухайн үед гишүүнчлэлийнхаа хүрээнд за залуу мисэлч эмчнэрийнхаа за нээлттэй хилцүүлгийг, эмчилөөд хилцүүлгийг за зохион байгуулсан байгаа. За энэ дэр бол бас нэлээ үр дүнтэй одоо бид бүхэн өөрсдөө тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх яаж одоо ямар гарц гаргалгаа байна гэдэг дээр бас хоорондоо ярилцаж за шийдлүүдийг юм олсон юм сайхан одоо өдрөлөг болсон байна. Одоо мис засалч эмч нарын анх дугаар чуулга уулзалтыг зохион байгуулах чинь тун утгагүй 5 дугаар сарын 20-нд Чингис хаан жижиг бодолд болох ч байлаа. Энэ талаарх бас мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөхгүй тийм. Түрүү нөгөө нээлттэй хэлэлцүүлэг гэдээ ярьсан тийм. За түрүү өнгөрсөн жилийн 100 тэрэлжид зохион байгуулагдсан байгаа. Манай хэлэлцүүлэг маань. За энэ үеэр хот болон өдөө орон нутгийн 15 эмнэлгээс нийтдээ 50 гаруй залуу мисцлийн эмчнэр хүрэлцэн ирж Монголын мисцлийн салбар залуу эмчнэрийн оролцоо ер нь хэрэг байна гэсэн сэдвийн дор нээлттэй ярилцаж санал бодлоо хуваалцаж танилцаж хоорондоо уялдаа холбоог үүсгэсэн байгаа. За энэ үеэр мисцлийн эмчнэр ялангуяа тэр дунд залуу мисцлийн эмчнэрт ямар асуудлууд тулгамдаад идэв юм бэ? Тэр асуудлыг хэрхэн даван туулах вэ, шийдвэрлэх вэ гэсэн талаар нэлээд гарц эрэлхийлсэн. Мөн холбооны маань өдөө орон нутгаас ирсэн эмчнэр маань энэ нээлттэй хилцүүлэг маань жил болгон зохион байгуулагдаад биднэрт маш их ажилд маань эерэг нөлөө авчрах юм байна. Эргээд болон хот болон бусад орон нутгийн эмчнэртэй уялдаа холбоотой ажиллана гэдэг маань бол өвчтөн болон тэдний арга гэрт үзүүлэх нэлээд төсөлмж үйлчлэгийн дөрвөл чанарын дэвшил гарах боломжтой байна гэсэн. Тэгээ тиймээс бид хэд энэ жилийнхаа нээлттэй хилцүүлгийг зохион байгуулахаар одоогийн байдлаар бүх төлөвлөгөө графикийнхаа дагуу бэлтгэл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт ер нь эмч мэрэгжилтэн бис засалчдын хувьд бол харьцангуй дутмаг байдаг тийм. Энэ тал дээр бол та нар ямар байр суурьтай байна? Энэ талаар бас юу гэж боддог вэ? Түрүү өмнө хэлжсэн энэ мэрэгжил нь өөрөө маш ховор мэрэгжил одоо үүдийн дэлхийн нийтээр энэ мэрэгжлийн үрсгэлэнд орчихсон. За тэр дундаа Европт бол мислийн эмчил маш ховор. За Монголд бол Улаанбаатар би түрүү хэлжсэн одоо Монгол улсын хэмжээд 400 гаруй мислийн эмч ажиллаж байна. За Улаанбаатар хотын хувьд бол харьцангуй мислийн эмчийн хангамж хүрэлцээ бол харьцангуй тийм ховор биш.
Энд хамгийн нэг гол асуудал бол хөдөө орон нутагт ажиллах одоо эмчнэр, мэслийн эмчнэр бол маш одоо хүрэлцээ юм тутамг байгаа. Тэгээ би ч гэсэн энэ дээр энэ асуулт надад өөрөө бас их юуж ойрхон байна л да. Яг гэвэл би өөрөө 2012-оос 2015 оны хооронд Сэлэнгэ аймагт мэслийн эмч хийж ирсэн. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэслийн эмч 3 жил хийсэн. Тэгэхээр залуу эмчнэр яагаад ингээд тэнд одоо очихгүй байна гэх юм бол мэдээж хамгийн түрүүнд нөгөө нийгмийнх нь орчин тэр хэрэгтэй. Залуу хүн ажиллаж амьдрах орчин гэдэг чинь хамгийн чухал. Тэгээ хөдөө орнот. Тэгэхээр энд юу хамаарахаар нэгдүгürt өөрийгөө хөгжүүлэх тэр нөгөө боломж олцоо. Ерөөдөө тутмаг. Одоо би мэрэгжлийнхэн чиглэлээр те магистрт явах, докторт явах, өшөө мэрэгжлээ дэвшлүүлэх сургалтанд явах боломж ховор. Хотод ирээд нэг сургалт семинарт суух хүртэл боломж ховор. Яагаад ийм байна вэ гэхээр одоо мэслийн эмчин дэр нөгөө хүний нөөцтэй холбоотой. Жишээ нь намаас Сэлэнгэд ажиллаж байхад 2 эмч ажиллаж исэн. Тэгэхээр би хэрвээ хот явчих юм бол нөгөө эмч маань ингээ үлдэх гэдэг. Тийм учраас бол ингээ байнга байждаг. Хоёрдугаард бол нөгөө юуны мэрэгжлийн бус өөрийгөө одоо хөгжүүлэх боломжууд. Одоо нөгөө нэг англи хэлээ дэвшлүүлэх, спортоор хичээлэх. Тэгээ чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бол хомс. За тэгээд дээр нь энэ цалингийн асуудал бол яригдана. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмчнэрийн манайхаа эрүүл мэндийн салбарын юу бол цалин урамшуул бол юу шатлалын системээр явдаг. Жишээ нь 1-р шатлал, 2-р шатлал, 3-р шатлал гэж бид нэр ярьдаг. 1-р шатлал гэдэг маань хотод бол өрхийн эмнэлэг, хөдөө бол одоо сум болон сум дундын эмнэлэг. Тэгэхээр ер нь ижилхэн, яг ижилхэн цалинтай. Одоо хаага ховдын булганд ажиллаж байгаа эмч, Улаанбаатар хотын төвийн өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч хоёрын цалин адилхан. Тэгэхээр тэр хүн хотод байхыг бодно шүү дээ. Хотод бүх юм нь байна. Тийм учраас цалингийн тогтолцоо. Тэгээд нэг юм байдаг тэр намайг гэж одоо тэр систем үйлчилж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 5 жил ажиллах юм бол 2 сая төгрөгийн урамшуулалттай. Сум болон сум дундын эмнэлэгт ажиллах юм бол 3 жил ажиллах юм бол 2 сая төгрөгийн урамшуулалттай. Тэгээд ийм гэж жижиг одоо юмаа. Тэгэхээр энэ нөгөө эмчнэр маань очихгүй хүрэлцээ одоо муу байгаагийн хамгийн гол шалтгаан үүнтэй холбоотой байгаа гэж бодчих тийм. Энэ анх дахь чуулга бол 5 сарын 27-нд ямар зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа. Тэгээд хин ямар хүмүүс бас оролцох юм. Тэгээ хамтарч оролцож байгаа байгууллагуудаас бас дурдж өгөх зүйтэй ах тийм. Монголын залуу мэсэлч эмчнэрийн анх дахь чуулга уулзалт одоо энэ жил анх удаага зохион байгуулагдаж байна. Энэ хагас өдөр 5 сарын 20-нд болох гэж байгаа. Тэгээд гол зорилго нь бол одоо мэслийн эмчнэр одоо мэслийн залуу үеийн эмчнэр за мэдлэг ур чадвар туршлагаа солилцох за судалгааны одоо тэргүүлэх чиглэлийг тодорхойлох за мөн тулгамдж байгаа асуудлаа хамтдаа хэрэглэх хайх за түүнийг шийдвэрлэж болох одоо гарцыг хайх гэх мэт ийм зорилготойгоор манай анх дахь чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа. Чуулганаас гарах үр дүнгийн тухайд бас юу гэж харж байна залуу хүмүүсийн хувьд те бас анх дахь чуулга уулзалт зохион байгуулах гэж шүү дээ те. Үр дүнгийн тухайд бас тэргүүнээсээ. Түрүү ярьжсэн нөгөө хамтран ажиллаж байгаа байгууллагууд ярьсан. Тэгэхээр энэ дээр манай яг албан ёсны хамтран зохион байгуулагчаар эрүүл мэндийн хөгжлийн төв Монголын мэслийн эмчнэрийн холбоо хамтарч оролцож байгаа. Тэгэхээр нийт 21 аймгаас мэслийн эмчнэр бол оролцсноо гэсэн. Тэгээд улсын Улаанбаатар хотын улсын болон хувийн эмнэлгүүд за дүүргийн эмнэлгүүдийн 40 хүртэлх насны мэслийн эмчнэр бол уг үйл ажиллагаанд хамтарч оролцсон. Тэгээд бидний үйл ажиллагааг одоо залуучуудын үйл ажиллагааг ивент тэтгэж байгаас ивент тэтгэж байгууллагуудаа хэлхэн зүг бах. Ивент тэтгэж байгууллагаар Голомт банк, за Санафи, Denk Farm, Iveco Healthcare, за Tavius лабораториос Anios, за мөн одоо дэмжлэг үзүүлж байгаа, дэмжлэг үзүүлж оролцож байгаа амгаахын шинжилгээ ухааны үндэсийг сурвал Улаанбаатар сонгогдсон эмнэлэг хан голомт групп байна. За мөн юу Апу компани хамт олон. Тэгээ мөн одоо бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж одоо биднийг одоо тусалж байгаа нийт одоо залуу мэслийнхаа эмч нартаа одоо цэнхэр дэлгэцээр дамжуулаа баярсан талархснаа илэрхийлмээр байна. Тэгэхээр чуулга уулзалт маань ер нь хэдэн цаг хүртэл үргэлжлэхгүй. Хөдөө орон нутгаас бас эмч нар ирэх үү? Тий, хөдөө орон нутг 21 аймагт бүгдэнд юу зар өгчихсөн. Тэднийхээс одоо жишээ нь аймагуудаас мэдээг аваад эхэлчихсэн. Ихэнх аймагаас эмч нар оролцохоор байгаа. Тэгээд өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл одоо эрдэм шинжилгээний он практикийн хурал. За мөн манай энэ үйл ажиллагааны одоо хөтөлбөрт багтчихсан хамгийн том цөм асуудал бол алдаанаас амжилт руу гэдэг.
ийм хилцүүлэг өрнүүлнэ. Гэх юм бол нийт мэслийн эмчнэр ирсэн байгаа дээр ер нь энэ мэслийн эмчнэрийн одоо алдаа дутагдлаас яаж өрчсөн сэргийлэх ёстой. Яаж одоо эмч эмнэлгийн мэргэжилтний хариуцлагыг одоо өндөржүүлэхийн чадварчуулах юм гэдэг асуудлыг хөндөд тавих юм. Тэгэхээр энэ дээр яг зүгээр нэг ярихад эрүүл мэндийн одоо ажилт эмнэлгийн мэргэжилтний хариуцлага гэж ярихаас илүү одоо өнөөдөр бол ард иргэдийн эрүүл мэндийн хариуцлага гэдэг маш том асуудал хөндөгддөг. Тэгэхээр энэ маань юу вэ нөхөр ард иргэд маань эрүүл мэндэд анхаарахгүй байна. Хахахгүй байна. Одоо та нар зургтын хүмүүс сайн мэднэ. Маш олон телевизээр эрүүл мэндийн боловсрол олох хөтөлбөр сургалт бол баг өдөр болгон л явдаг. Гэсэн хэдий ч гэсэн яг өнөөдөр би эмнэлэгт ажиллаж байгаа хүний хувьд нөгөө л нэг найзын зөвлснөөр, хүний зөвлснөөр эмчлээд ингээ өвчнөө хөндрүүлээд ирдэг юм байдаг. Тэгэхээр ерөнхийдөө эндээс юу харагдаж байгаа нөхөр эрүүл мэндийн боловсрол муу байна. Тэгээд энэ маань болохоор одоо юу гэдэг манайхан эмнэлэгт би одоо ч өөрөө хувийн эмнэлэгт ажилладаг байхгүй. Тэгэхээр хувийн эмнэлэгт ирж үзүүлээд нэг одоо таны эрүүл мэндэд ийм юм хүндрэл аюул учирнаа. Тэгээ энийг эмчлүүлэх ёстой гэдэг ингээд бол нөгөө хүмүүс маань одоо эмчлүүлэхгүй та. Тэгэхэд машинаа нэг эвдэрчих юм бол жишээ нь очоод нэг үздэг шинжилгээнд ороод ингээд мөнгөө төлцдөг. Өөрхийн эрүүл мэндэд бол мөнгөө өгдөггүй. Тэгэхээр энэ маань энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй байгаа цагт бол хүн бол эрүүл мэндэд анхаарал нь бол юу сул байгаагийн бол илэрл. Ерөөсөө хамгийн гол нь бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй хүн өвдсөн ч гэсэн эмнэлэгт очиход үнэгүй эмчилнэ. Чи өөрхийн эрүүл мэндэд анхаарах тийм шаардлага нь харьцангуй бага байна. Тэгэхэд гадны өндөр хөгжилтэй оронд хамгийн үнэтэй юм эрүүл мэндийн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон боловсролын одоо салбар байдаг. Тэгэхээр энэ хоёр систем нь үнэтэй байж тухайн хүн эрүүл мэндэд анхаарч эхэлнэ. Би өнөөдөр өвдөхгүй байхын тулд яах вэ гэж одоо эхэлнэ. Манай орны хувьд харьцангуй одоо харамсалтай нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөлбөргүй байгаа учраас нь хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал нь одоо сул байгаамаа. Тэгэхээр энэ дээр нь зөвхөн эмчээс биш бас эмчлүүлэгчээс шалтгаалсан юм хариуцлагын асуудлууд бас хөндөгдөж тавигдахаар иймэрхүү зүйлүүдс байгаа. Тэгээд яг нэвтрүүлэг маань өндөрлөх төгч чинь тэгээд хамгийн сүүлийнхээ асуултыг тавь энэ чуулга уулзалтанд эрүүл мэндийн даатгалын системийн талаар бас яригдах энэ талаараас мэдээлэл өгөх үү? За ер нь дэлхийн улс орнуудад болохоор эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний өртөг бол нэлээд өндөр байдаг. Яг манад болохоор одоогор бол эрүүл мэндийн улсын эрүүл мэндийн даатгалын системийн бол харьцангуй одоо тийм хүрэлцээтэй биш байгаа. Өндөр шаардлагатай өндөр үнэтэй эмчилгээ үйлчилгээг авахд бол заавалч иргэд ард иргэд маань бүгд өөрсдөө хармаанаас мөнгө гаргаж үйлчлүүлдэг байгаа. Тэгэхээр бид бол ер нь ингэж харж байгаа л да. Сүүлийн жилүүдэд бол Монгол улсад хувийн сайн дурын эрүүл мэндийн даатгалууд нэлээд хөгжиж байна. Тэгэхээр энэ нь бол иргэд эрүүл мэндийн салбарт нэлээдгүй хувь нэмэр оруулах байхаа гэдэг эмч хүний зүгээс бол бид тэгж харж байгаа. Тэгээ энэ эрүүл мэндийн даатгалтай зүгээр юу ярих нэг байхад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрийг нь одоо нээлттэй чөлөөтэй болох хэрэгтэй. Одоо болохоор зөвхөн одоо энэ сонгаархын дүүргийн иргэд энэ эмнэлэг дээр очно гэдэг эмнэлгүүдийн ингээд хуваарлцсан байдаг. Тэгэхээр өөрөө тухайн хүмүүс маань хүссэн эмнэлэгтээ очиж үзүүлэх хувийн ч бай, улсын ч бай ингэх юм бол одоо эмч эмнэлгийн мэргэжилтний хувьд өрсөлдөөн бий болно. Тухайн эмч өөрийгөө хөгжүүлэх юм бол над дээр эмчлүүлэгч олон ирнэ. Тэрнийхээ хэрэг миний амьдралын одоо чанар мэдээж дээшлэн. Тийм учраас энийг нээлттэй болгох юм бол одоо нэг чанартай тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ маань илүү одоо юу нэгдэж өгөх юм болоо гэж харж байгаа. Даатгалт маань хэрэгтэй мэдээлэл өгсөн та бүхэнд маш баярлалаа. Их өглөө шууд яллахын болонд бандар залуу эмчний нийс засалчдын холбооны тэргүүн сэргэлэн удирдах зөвлөлийн гишүүн туул удирдах зөвлөлийн гишүүн мөнх чухлан нар оролцлоо. Их өглөө яллахын шууд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Баярлалаа.
Их өглөө ярилцлагын шууд нэвтрүүлэг манай үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрсээр байна. Өнөөдрийн ээлжид зочноор Төв аймгийн Эрдэнэ сумын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутлын багш Цэвэн Долом, тогоочийн багш Бямд Орч нар хүрэлцээрсэн байна. Өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Та өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Эрдэнэ сумын маань мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо онцлогоос бас яриагаа эхлэх угруулаа. За манай сургууль маань өдөөжхон чиглэлээр улстай болоод уган сургуулийн нэгэнд тооцогддог. 1955 онд арх устай гэж арх ус гэдэг үртэйгээр байгуулагдаж өдөөжхон чиглэлээр болон Атны 1 2 3 дугаар аймгийн анхдагч тэм сургуулиуд болсон байгаа. Тэгээ манай сургууль маань энэ хугацаанд 23,000 гаруй төгсөгч мэрэгчлээ ажилтан бэлтгэж 20 хөдөлмөрийн баатар 8 гавьяат 300 гаруй тийм одоо бас авраг алдартнуудыг төрүүлсэн тийм сургууль байгаа. Одоо бол манай сургууль бол 400 гаруй хүүхэдтэй 50 гаруй багш ажиллагчтай ийм сургуулийн иж бүрэн зохис бүрдсэн юм сайхан сургууль байгаа. Сургуулийн онцлогийн тухайд бас ярилцъя. Тийм онцлогийн тухай та бас дурдж өгөхгүй юу? Үзэгчд маань бас сонирхолтой юу? За манай сургууль нь бол одоо Монгол улсад анх атар эзэмссэний анхны мэрэгжилтэй ажилтан буюу ажилчдыг бэлтгэжсэн тийм төвхөн сургууль байгаа. Төвхөн сургууль маань одоо 55 онд анх байгуулагдаад тэрнээс хойш бол 60 нэгтгэгчлээ одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм төвхөн сургууль. Энэ онцлог. Тэгээд 2016 онд бол 60 жилийнхаа ойг хийсэн манай сургууль. Тийм, ойг хийсэн. Одоогор бол манай сургууль нь бүс буюу улстай бол одоо маш их амжилттай ажиллаж байгаа. Манай нэг багш бол улсын тэргүүний технологич багш болсон. Мөн улсын илтгэлээр бол дид байр манай нэг багш болсон байгаа. Бүсийн арга зүйн төвдөө бол одоо бас маш их өндөр амжилттай ажиллаж байгаа. Тэгээд одоогоос 2-3 хоногийн өмнө л гэхэд өмнө говь руу одоо авто засварын технологийн багш бас мөнгөн медаль аваад ирсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд. Иймэрхүү амжилттай. Ер нь одоо ингээд хоёрын хувьд гэх юм бол оюутлын багш, тогоочийн багш гэж шүү дээ. Хоёрын маань хувьд те материалын бааз ер нь ямар байдаг юм болоо. За манайд бол тоног төхөөрөмж материалын бас хангалттай. Оюутлын анги гэхэд бол одоо 3 жилийн өмнөхтөл энэ яамны хөрөнгө оруулалтаар 69 сая төгрөгийн иж бүрэн оюутлын тоног төхөөрөмж орж ирсэн байгаа. Энэ дээр бол хүүхдүүд ажиллахад бүрэн болцоод байна. Тусгай зөрөлтийн буюу шулуун оюутлын, хатгамлын, энэ пресс эндүүний гэх зэргийн одоо бүр яг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл яаж л явуулдаг уу яг тэр тоног төхөөрөмж иж бүрнээр орж ирснээр бол сургалтын үйл ажиллагааг явуулахад бол хангалттай сургуулийн материал дадлагын баазаас гадна материал хүүхдүүдэд бүтээл хийлгэхийн тулд тэр материал практик зардалууд бол хангалттай манад бол байдаг. Бид нар бол тэрийг бол хийч бол чаддаг. Таны хувьд тогоочийн миний хувьд бол одоо тогоочийн мэрэгжлийн багш учраас манайх бол тоног төхөөрөмж мөн хүүхэд одоо сурах орчин бол маш сайн бүрдсэн байна. Одоо нөгөө дадлагын материал харуулбал маш сайн хангаж өгдөг манай сургууль. Дадлагынхаа материалаар одоо хүүхдүүдээр төрөл бүрийн хоол зууш нөгөө хөтөлбөрийнхаа дагуу тэр хичээл сургалтаа явуулдаг. Мөн одоо багш нарынхаа үдийн цай буюу 11 цаг бас шийдэж хүүхдүүдээр тэр хоолундын үйлдвэрлэж өгдөг байна. Тэгэхээр яг багш нарын маань мэдлэг боловсон үуч ер нь ямар байдаг юм бол энэ тал дээрээс мэдээлэл өгөхгүй юу? За манайх ч 30 гаруй багш нартай. Эндээс одоо бакалавр, магистр, бакалавраас гадна магистр 4 багш байна. Тэгээ тэр үйл хэрэгцээтэй багш нар байна. За арга зүйч багш байна. Арга зүйч багш байна. Ингээд бол багш нарын хувьд бол мэдлэг боловсрал энэ хувьд бол улсдаа бүстэй аймагтаа бол нэлээд чадварлаг гэсэн багш нарын тоонд ордог манай багш нар. Нэлээд бүтээл сэтгэлгээтэй маш хөдөлмөрч тийм багш нар байдаг. Багш нар.
тэгэл яхаа бүсийн тэмцээнд оролцсон гэж юм л да тэгээ Төв аймгийн мэрэгжил Эрдэнэ сумын маань мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нартай энэ талаараа бас мэдээллийг өгөхгүй хичнээн багш ямар амжилттайгаар оролцов тий. За манайх ч говийн бүсийн арга зүйн төв тариалагдж явдаг. Энэ юунаасаа бол манайх энэ жилийн үед бол маш их ололттой амжилттай багш нар маань байгаа. Одоо улсын бүсээсээ бол технологи багш нар шалгарсан, илтгэгч шалгарсан. Тэгээд бас сая бүсийн уралдаан тэмцээнүүдэд нь багш дандаа 1-2 дугаар байрууд дээд байруудыг эзэлдэг. Хүүхдүүд маань бас их амжилттай оролцдог. Пиццгийн олимпиадыг сургууль дээр зохион байгуулсан. Энд бас манай сургууль маань бас тэргүүн байрыг эзэлсэн. Ингээд тоочход бол маш их олдтой. Тэгээд бас төрийн албан хаагчдын урлагийн их наадам болох манай сургуулийн багш нар бол маш амжилттай оролцож улсад шалгарсан тийм багш нар байгаа. Одоо ер нь их бүтээлч маш ажилласаг хамт олондоо манай сургуулийн. Тэгэхээр яг сурах орчны тухайд хүүхдүүдийн нөхцөл боломжийг яаж бүрдүүлж өгсөн тий хүүхдүүд маань бас тогтохтой сурж байгаа шүү дээ. Сурах орчны тал дээрээс мэдээлэл. Сурах орчин бол манайх одоо хичээлийн 2 корпустай, мөн 5 давхар дотор байртай. Тэгээ дотор байрандаа бол одоо хүүхдүүд маань хоол байр бол үнэгүй. Үнэгүй тэгээд одоо сурах орчин маш сайн бүрдсэн. Тэгээд хүүхдүүд маань ер нь сурах болцоогоор бүрэн хангадаг гэж үзэж байгаа. Тэгээд нөгөө юу манайх чинь мянганы замын дагуу ид бүтц сайтай. Тийм учраас одоо хүүхдүүд энд очиж сурч боловсроход бол маш бүрэн боломжтой. Дотор байрны хүрэлцэн ер нь хэрэг юм болоо оюутнуудын хамрах хүрээний одоо хэрэг юм боломж нь нөхцөл нь одоо ямар хөө гэдэг юм болоо хангалттай манайх бол нэг байранд өрөөнд гэхдээ 4 хүүхд 4-6 хүүхдийн л тийм юугаар тоногдлогд тогтчулсан тийм байдаг. Тэгээд байрны хувьд бол хангалттай дотроо камерын системтэй үүдэнд харуул хамгаалттай сайхан манай байр бол шинэ байгууллагт юусэн ашиглалтанд орсон сайхан байр байгаа. Тэгээд манай сургууль бас ер нь бол дадлагын базаас гадна орчноос гадна сургалтын орчноос гадна дадлагын баазуудаас бааз бол маш байгаа их байгаа. Яагаад гэвэл бид нар үйлдвэр сургалтын дадлагыг явуулахын тулд бас аж ахуйн нэгжүүд бас нөгөө хамтрагч гэдэг одоо ажил олгогчдын зүгээс тийм бас тийм хамтарч ажилладаг байгууллагын толнууд болсон манад байдаг. Ер нь одоо Эрдэнэ сумын маань мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөд төгссөн хүүхдүүд маань хичнээн хувийн ажлын байртаа болж энэ гол төлөв ямар мэрэгчлэр илүү эрэлттэй байгаа бол энэ тал дээр ер нь багш хүний хувьд юу харж байгаа. За мэрэгчлээ ажилтан болоод одоо манай хүүхдүүд төгсөөд ажлын байраар бол одоо ер нь 50-60% нь бол хангагдсан байдаг. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлийн мэрэгжлийн хүүхдүүд бол шууд ажлын байран дээр очиод өөрсдөө ажлыг хийдэг. Манайх чинь нөгөө 2.5 1 жилээр сургадаг. 1 жилийн анги нь бол нөгөө чадамжийн сургалтын хөтөлбөрөөр явагддаг. Тэр нь бол нөгөө хосолсон үйлдвэр дээр буюу хичээлийн байран дээр гэсэн юм 2 хосолсон сургалттай байдаг. Тэгээд нөгөө ажилтаа хүмүүс бол нөгөө мэрэгчлээ эзэмшээд шууд ажлынхаа байран дээр гарчдаг. Тийм учраас тэр бол маш их боломжтой. Ажлын байр нь бол бэлэн байждаг. Мөн манай хүүхдүүд бол нөгөө суралцсан хугацаанд үйлдвэрлэлийн дадлага гэж байдаг. Тийм ээ? Танилцах дадлага мөн одоо 3 сарын төгсөлтийн өмнөх дадлага гэж байдаг. Тэр төгсөлтийн өмнөх дадлагыг бол манайхан нөгөө дадлагын баазуудтай болцсон. Тэгээд манай тогоочийн англи гэхэд бол 10 үрж анчуулан бусад одоо тэр зуучны баазуудад ажилладаг. Тэгээд дадлагт гараад ирэхээр хүүхдүүд бол маш их юм сурсан. Мөн одоо тийм бие даах чадвар сайтай болсон байдаг. Тэгэхээр ажилдаар гарахаар бол хүүхдүүд ер нь тэгээд цаашд бол ажиллаа хийгээд явах тийм бүрэн боломжтой болсон байдаг. Дадлагын үр дүнгийн талаараа дадлагын үр дүн гардаг гэж юм л да. Тэгээд дадлагын үр дүнгийн талаараас өгөхгүй юу? Хичнээн хүүхэд яаж хамгаалдаг? Ямар үр дүн гардаг юм? За манай ойдлын анги гэхэд бол одоо энэ өвлийн мэнч, Цэсэрдэн, Монгол стил гэдэг компаниуд дээр бол үйлдвэрлэлийн дадлагыг хийдэг. Ер нь бол үйлдвэрлэлийн дадлага дээрээс манаас хүүхдүүдийн одоо мэдлэг олж авах онлын мэдлэгийг практикт дадлагын хичээл дээр баталгаажуулах
тийм шаар байдаг. Тэгэхээр дадлага хийх сайн л хийж чадах юм бол тэр хүүхд дадлага дээрс маш их юмыг олж авдаг. Ер нь дадлага хичээлээрээс бол ер нь юуны мэдлэгийн бол 80% олоод авчин шүү. Дадлага хичээлээс тэр хүүхдийн төлөвшил, тэр хүүхдийн цааш ажиллах амьдрах, тэр хүүхдийн бие хүн болох тэр нөхцөлийг бүрдэж өгдөг. Тэгснээр бол тэр хүн бол ажлын байран дээр гарахаар бол мэдээж ямар нэгэн юм хийхэд бол нэлээд чадварлаг болно гэж болцсон байдаг юм да. Ажил олгогч талаас мэдээж эерэг зүйлүүдийг маш ихээр хэлж байгаа хэл та тий. Энэ тал дээр ямар санал ярьж байна? За биднэрт ч одоо сайхан санал тавина штэ. Манай танаа хүүхдүүд чинь тийм байна, юм байна, тийм. Тэгээд тэр хүүхдээ бүр ингээд ажил эргүүлээд одоо төгсөнгүүтэн сургууль дээр ингээд ажилдаа авчмаар байна. Тэрийг дахиж цааш нь сургамаар байна. Тэр хүүхэд нь тэдний ангийн тэр хүүхдэд бүр ингээд холбоо бариад тэр хүүхдүүдтэй дахин бичлэн уулзаад зарим нэг нь бүр тэр сургуультай үйлдвэртэй очиж ажиллаад мэрэгчлээ дэвшлүүлээд сургуульд сураад одоо суралцж байгаа одоо хүүхдүүд байна. Одоо манай ангийн нэг отон цэцэг гэдэг охин бол оюутлын ангийг төгссөн тэр мэрэгчлэрээ технологийн TSA төгсөөд дизайнерын аюугаа төгсөөд төлөвлөгчөд тэгээ одоо Японд бас яг тэр чиглэлээр суралцаад ингээд амжилттай суралцж байгаа тийм хүүхдүүд байна. Ер нь бол юу дэш ихтэй сургуульд илсэх боломж өдр нь бол нэрээ нэгддэг шүү. Дадлага сайн хийснээр ажиллуулагчтай хамтар төвшгөлж ажилласнараа бол хүүхдүүдийн цааш суралцах амьдрах болсон бол нэлээд хангагдчих өгдөг. Багш нарын хувьд одоо яг өнөөдрийн нийгэмд ямар мэрэгжил эрэлттэй байна те хүмүүс хөвчлэн дээд боловсрал гээл гол төлөв тэгж гэтэл өнөөдөр туслах мэрэгжилтэй амьдрал хамгийн ойр байгаа мэрэгжил эрэлттэй шүү. Тэгээ энэ тал дээр ер нь багш нарын хувьд ямар байр суурьтайгаа байна? За бүгд л дээд одоо бол нэг хүн болгонд хүүхдэд дээд сургууль сурвалжчихсан, их сургуульд оруулчихсан гэдэг маш гэдэг. Тэр нь маш өндөр зардалтай. Тэ эцэг гэхээс маш их өндөр зардал гардаг. Гэтэл бол одоо мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төвийг төгснөөр тэр хүн бол өөрөө мэрэгчлээ болоод ажиллах мэрэгчлээ болоод авчин өөрийнхөө тэр одоо цаашд яаж амьдрах уу гэдгийг бол ирсэн бүрэн тодорхойлоод авчдаг. Заавал ч дээд сургууль төгсөж мэрэгч ажилтан болох тийм ойлголт бол бас яг өрөөсгөл болоо гэж боддгийг. Яагаад гэвэл би өөр мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн техник мэрэгжлийн сургуулийг төгссөн. Нийтийн ах үйлчлэгээний техник мэрэгжлийн сургууль гэж байхад 1981 онд төгссөн. Төгсөөд би энэ мэрэгчлийг эзэмссэн. Ингэснээрээ би бол ерөөсөө алдаагүй. Би өвшөө дээд сургууль төгссөн байд өвшөө өөр мэрэгчлээ эзэмшээ дээд сургууль төгссөн бол өөр юу хийж явах юм бол тэрийг бол би одоо төгсөж чаддаггүй. Би энэ мэрэгчлээрээ 30 одоо 2-3 жил ажиллаж байна. Энээр бол миний амьдралын одоо өөр хүүхдүүдийн маань ингээд одоо хүүхдүүдэд сургаж байгаа юм бол маш бол энүүгээр би бахархдаг. Би мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төвийг төгссөнөөр маш их бахархдаг. Таны хувьд энэ дээр ямар байр суурьтай байна? Манай тоогоочийн хүүхдүүдийг бол ер нь зах зээл дээр бол авах хүсэл бол маш их байдаг. Ялангуяа одоо нэг өдөр дадлагын баазууд маань ер нь төгсгөөд л хүүхдээ өгөөч авъя л гэд. Ер нь тоогоочийн мэрэгжил бол их эргэлттэй мэрэгжил юм билээ. Тэгээд ер нь л хүүхдээ өгөөч тийм тоогооч хэрэгтэй байна. Надад ийм л хүн хэрэгтэй байна гэд ер нь хүүхдийн мэншил сонгож авах тийм ер нь боломжтой. Тэгээд сонгоод авчдаг. Тэгээд ер нь хичээл хийж байгаа хугацаанд нөгөө дадлагын баазууд маань хүүхдээ өгөөч, тэрийг өгөөч, тийм хүүхдээ өгөөч гэд бүр танилцаад ингээд хүүхдүүдийн минь одоо ирээд сураад араас нь ирж авах гэдэг. Тэгэхээр ер нь мэрэгжлийн боловсрал эзэмшсэн дээд сургууль төгссөнс ер нь илүү л амьдрах боломжтой юм даа л гэж би боддог. Мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн хүүхдүүд маань хэр чадах чадамжтай болж төгсөж байна вэ? Тэ амьдрал дээр гараад энэ тал дээр юу гэж харж байна? Ер нь тэгэл өөртөө л хичээх юм бол ер нь тэгэл чадамж эзэмсэд гарна шүү дээ. Тухайн багш юу мэддэггүй тэр багшийн ямиг сураад тэгээд амьдралдаар өөрөө гараад хичээгээд ажиллах юм бол ер нь тэгэл дээд сургууль төгсөх битгий л тэгээд амьдралын бололцоо бол ер нь бүрэн хангагдтал явах тийм чадвартай. Одоо ингээл зүгээр ингээл удирдлагын чанартай ч бай, баяр ёслолын сезоны чиглэлээр ч одоо энэ оюутлын жижиг салон үйлдэлнүүд бол маш их байна шүү дээ. Одоо ингээд харагдаж ажиллаж байгаа. Тэгтэл бид нар бол одоо их дээд сургууль төгссөн нэг хүний зүгээр нэг сургуулийн нэг албан газрын нэг нарийн бичгийн цалингаас илүү сарын орлого нь бол илүү байгаа шүү дээ. Та нар ингээд ажиглахад одоо ингээд харахад бол тэгэхээр тэр хүний энэ мэрэгжлийг эзэмшснээр
тэр хүний амьдрал орлого нь ахиу болоод ирнэ гэдэг чинь тэр хүний амьдрал ахуу дэвшлэл гэсэн үг. Тэрүүгээр тэр хүний амьдралын баталгаа нь болж байгаа л гэж л би одоо ойлгох гэж тий. Тэглэх хоо. Одоо яг Төв аймгийн маань Эрдэнэ сумын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв маань хичнээн мэрэгчлэр эсэлт авч байгаа вэ? За манайх 9 мэрэгчлэр сургалт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн нэг жилийн сургалт гэж байдаг. Энэ бол бүрэн дунд боловсрол төгссөн хүүхдүүдийг авдаг. Тэн дээрээ бол бас 2 4 ангид бол эсэлт авдаг. Бас манайх нөгөө төр сургалт буюу мэрэгжлийн чиг баримж сургалтыг бас явуулдаг. Бас тэгэлэр бол бас хүүхдийн тоо болон эсэгчдийн суралцах нөгөө сонирхол өдрөнд бол бас ард иргэдэг. Заавал нөгөө 9 дугаар анги төгссөн 10 дугаар анги төгссөн хүүхд гэхгүй бид нар чинь бас насан туршигчд бас сургалт явуулдаг. Энэ бол манай сургууль мэрэгжлийн боловсролын бас нэг давуу тал нь болохоор нөгөө бас нөгөө насан туршигчд бас тийм юу яадаг. Сургалтыг бас явуулах. Тийм сургалтууд бас байдаг. Ачхуй нэгжийн захиалгаар явуулдаг тийм сургалт. Төр сургалтын тухайд одоо дурдж өгвөл одоо яаж явдаг юм бол хичээлийн програм хичнээн хоног гэдгийг төр сургалтанд хамрагдвал одоо хэдээс хэдэн насны хүмүүс хамрагдах боломжтой гэдэг юм лээ. Энд бол насны хязгаар. Төр сургалтыг бол насны хязгаар бол гэж бодож байгаа. Яг гэвэл тэр гэртээ одоо нэг ээж хүүхдээ араа байж хахад 14 хоног юм уу? Биш 21 хоногоо 45 хоногор тий 5 сараар юм суралцах юм болцоонууд бол бүрэн нэгддэг. Энэ сургалтын маань нөгөө хөтөлбөр маань бас уян хатан. Бас уян хатан байх үнд байх хэвээр. Тэр хүн өнөөдөр яахгүй л ч гэсэн маргааш нэрээд юм гүцээгээд авчих тий мэдлэгээ олоод авчих. Ийм тэр юмнууд бол бүрэн нээлттэй манай сургалт. Ямар чадамж эзэмшин тэрийг бол өөрөө тэр нөгөө хувь хүн бол өөрөө сонгоод тэгээ багш нараас бол ийм чадамж эзэмшмээр байна гэсэн тийм хүсэл тавьдаг. Тэрний дагуу бид нэр төлөвлөгөөгөө боловсруулад ингэ сургалтаа явуулдаг. Оёчлчин тоогоочоос гадна ямар мэргэжлэр байгаа вэ? За автын засвар байна, гагнуур байна, хүнд машин механизмын оператор байна, барилгын засал чимэглэл цахилгаан, сан техник. Гэх мэтчлэн одоо тийм ангууд байна та. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв маань хизээнээс эхлээ одоо бүртгэж эхлэх үү те энэ тал дээрээс мэдээлэл өгөхгүй юу? Манай сургалтын юуны эсэлтийн юу бол эхэлсэн яваа шүү дээ. Одоо бид нар бол орон нутгаа удаар явж байна. Одоо тойргийнхаа Төв аймгийнхаа Зүүн бүсийнхаа 4 сумд байна, Хинтээ аймгийн 3 сум байна. Төв аймгийн хойшоо зугаал Ухтаа залуучууд жаргалант гээл Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэгтэй бүр шипийн холбоотой ингэж ажилдаг манай сургалтын эсэлтийн бол үйл ажиллагаа эхэлсэн. Бид нар бол саруулга ингээд ээжлэн тойроод ингээд нийгмийн тэр нөгөө ажилтан буюу халамж үйлчлэгийн ажилтан гутаа ингээд уулзтай хороод ор явдаг. Бүрэн сумдаа сургуулиуд аар явдаг. Өөрсдийнхээ сургуулийн танилцуулга бүх юмараа ингээд бид нар тэр сумдуудтайгаа ингээд харилцаж ажилдаг. Энэ жилийн тухайд одоо хичнээн хүүхэд хүнийг илсүүлэхээр төлөвлөгөө таагаалаад бас түм. За 150 хүүхэд илсүүлэх тийм юуттай байгаа манайх. Квоттай. Одоо мэргэжил бүхнээр нь одоо жишээлбэл TT гэж зааж өгсөн байдаг. Эсвэл тэр тухайн хүний маань хүүхдийн маань сонгосноор байдаг юм болоо. Нэг анги дүүргэлтийн хувьд одоо хичнээн хүүхэд гэдэг юм болоо. Тий. Анги дүүргэлтэр бол 15 гэдэг юм манайх. Тэгэхээр 150 хүүхэд манай одоо ингээд бодоход бол 9 мэргэжил дээрээ бодоход бол ингээд нэг ангид 15 бодоход бол ер нь тэгэл хангалттай болчихж байгаа юм л та. Тэгээ өшөө бас тэр заавалч өдөр 15 нөхөө 15-аас дээш өдөр байна шүү дээ. Одоо манай зарим ангууд бол 23 4 хүүхэдтэй ангууд байна шүү дээ. Тийм одоо тэр мэрэгчлээ сонирхож өөртөөхөө хүсэлтэй. Бид нар хүүхдүүд ингээд ирээд мэрэгжил тэр сургуульд бүртгүүлгээд ирэхдээ өөрийнхөө сонирхсан мэрэгжлийн тань дагуул тэр хүүхдээ ингээд бүртгээд авдаг. Заавал чи тэр одоо энэ яахгүй тийм дор гэсэн тийм байхгүй яг өөрийнхөө сонирхлын дагуу хүүхдээ бүртгэж эсэлж авдаг. Эсэгч нарын хувьд тухайлбал аль төлөв аль мэрэгжлийг гол төлөв сонгон суралцдаг юм болоо. Ер нь жилээс ингээд хараад хахад жилээс хараад байхад ер нь тогоочийн мэрэгжлийг их сонгосон байдаг. Тэгээ хүнд машин механизмын ангийг сонгосон байдаг. Барилга тэгээ бусад мэрэгжлүүдийг бол ер нь сонгоно. Ер нь бол өөрсдөө хүүхдүүд бол сонголтоо өөрөө хийдэг болохоор сонгосон байдаг.
За тэгэхээр яг нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөж, тэгээд Төв аймгийн Эрдэнэ сумын маань мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийг багахан тэгээд танилцуулаад тэгээд нэвтрүүлэг өндөрлөх. Яг онцлогийг бас дурдаад өгөх хэрэгтэй байна. За манайх одоо ууган сургууль гэдгээрээ бас анхдагч бас онцлог гэдгийг 20 гавьяат 8 20 хөдөлмөрийн баатар 8 гавьяат гэдгээрээ бас онцлог. Ингээд онцлог гэдгээд ярьдаг юм бол маш их олон онцлог бийлдэ. Тэр болгоныг дурдаад ах бол бас цаг хүрхгүй бид нар энэ ярих юм их зөндөө байна. Тэгээд одоо энэ цэвшааныг ашиглаад Эрдэнэ сумын дах мэрэгжлийн сургалт үйлдвэрлэхээ хамт олондоо болон бас хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа багш нар тийм манайх чинь тэр яамныхаа бас мэрэгжлийн боловсролын хариуцдаг багийн хамт олондоо удирдлагуудаа бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргье гэж бодож байна. Тэгэл яг хөө Төв аймгийн Эрдэнэ сумын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дэлгэрэнгүй мэдээллийг доор гарч байгаа утснаас лавлах бас боломжтой байгаа. Тэгээд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн маань элсэлт одоо явагдаж байгаа юм байна. Тэгээд энх өглөө ярилцлагын шууд нэвтрүүлэгт маань өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оёлын багш Цэвэн Дулам, тоогоочийн багш Бямдорч нар хүрэлцэрлээ. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүдэж гисэн. Баярлалаа. Баярлалаа. Та бүдийн ажил үйлс амжилт хүсье. За баярлалаа. Их өглөө ярилцлагын шууд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Маргааш хэргийн уулзтлаа. Түр баяртай. Манай сургууль бидний бахархал. Харин би мэрэгжилтэнд дуртай. Эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахаар бид суралцж байна. Манай сургуулиас 20 хөдөлмөрийн баатар 8 гавьяат төрсөн. Энэ бол бидний бахархал. Эзэмсэн мэрэгжилдээ эзэн байна гэдэг хамгийн сайхан. Дабба. Манайх зөв төлөвшил өндөр чадамжтай мэрэгжилтнийг бэлтгэдэг. Манай мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв 60 жилийн түүхэнд 23 мянган мэрэгжлийн ажилтан бэлтгэн гаргасан юм. Эрдэнэ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв шинэ нэрсэлтэй авч эхэллээ. Хөөе сайн уу хчээ. Хүүе сайн уу? За, хоёр дүүн чухал амжилтанд сураад амьдрал сайжирсан. Ажил төрөлтэй боллоо, унах унаатай боллоо. баяр хүргээ ямар гоё машинтай болоо вэ? Харин тийм ээ. Чухал амжилтаас ихчээ салхаа байсан шүү дээ. За, шинэ анги нэгцэн гэж байна. Дахиад уу? Тийм үү, ямар анги нэгцэн байна? Нэгтгэн тэгээ дээрэс нь хүний нөөц бичиг хэрэг гэж тустай анги нэгцэн байна. Хаас чин худалдагч нэрв гэсэн анги нэгцэн байна. Бас гагнуурын анги нэгцэн байна шүү. Хүшээ, та хоёр завтай байгаа юу? Тэгвэл хамтдаа ороод хараа идэх үү? Тэгэл та. Ийшээ машина тавиад гихч. За. За, манай гойцлын сургалт бол үндсэн 3 ангитай байгаа. За, гой сайхны одоо мэрэгчлийн ангид бол нүүр будалтай, элэг массаж, тэгээд сармуусны хийм, сармуус суулгах, за мөн одоо салооны аппарат тоног төхөөрөмжүүд дээр ажиллах хичээлүүдийг зааж байгаа. Нүүр будалтын ангид бол тухайн үений одоо арьс арчилгаа, мөн одоо нүүрнийхээ одоо хэлбэрийг зөв тохируулан нүүр будалт одоо хийх. За энд болохоор одоо гоёлын будалт, өдөр тутмын нүүр будалт, тэгээд Европ одоо Аз дорн дахны гэх мэт будалтуудыг төрөлжүүлэн зааж байгаа. За манай шивээсний анги болохоор хөмсгний одоо битүү ууслалттай шивээс 3D 6D өстэй мэт шивээс нүдний одоо контур, уруулын хүрээг